Хаан хүнс импэс компани мах бэлтгэг нийлүүлэх Хаан хүнс Meat компани. Хаан хүнс импэс компани нь 2020-2023 онд Монгол улсын ерөнхийлөгч хүрэлцэхүйн санаачлагаар хэрэгжсэн хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотоос 240 км-т Хинтээ аймгийн Жаргалгаан суманд халаал аргаар мах боловсруулах Хаан хүнс Meat компани үйлдвэрийн байрыг ашиглалтанд оруулав. Дэлхийн стандартад нийцсэн орчин үеийн техник технологиор бүрэн тоноглогдсон манай үйлдвэр хоногт 250 бод, 1000 бог нядалж жилдээ 7000 тонн мах боловсруулах хүчин чадалтай. Үйлдвэрийн шинэ байр зүүн бүсийн аймагуудыг холбох төв зам дагуу нийтдээ 4 га газарт 2698 м2 ашигтай талбайтаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үйлдвэр нэг ээлжиндээ 6-аас 8000 бог мал хашаалах 6 тасалгаатай 1740 м2 хашаатай бөгөөд 1000-аас 1400 бод мал хашаалах 1160 м2 талбайтай хашаатай. Хаан хүнс Meat мах боловсруулах үйлдвэр нийт 101 ажилтнтай ба үүнээс 45 нь үндсэн ажилтан, 50 нь гэрээт ажилтан, 6 нь харуул хамгаалтын ажилтан байна. Мөн захиалагжуулсан засгийн газрын зүгээс 6 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг байнгын хамтран ажиллаж үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт тавьж байна. Ажилтнууд маань үйлдвэрийн хашаанд зориулалтын дотор байранд байрлан ажилладаг бөгөөд дотор байр, амралтын хэсэг, усанд орох хэсэг, угаалгын өрөө, эрэгтэй эмэгтэй ажилчид тусдаа амрах хөрөөнүүд зэрэг хэсгүүдтэй. Ажлын бус цагаар ажилтнууд маань 5 тухтай аюулгүй амрах алжаалаа тайлах боломжийг нь бүрдүүлж өгсөн. Үйлдвэрийн хувьд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэн тэргүүний чухал асуудал тул сургалтуудыг 14 хоног тутамд зохион байгуулахаас гадна өдөр бүр ажил эхлэхийн өмнө зохих зааварчилгааг ажилтнуудаа өгч хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслийг бүрэн үнэлсний дараа ажил үргээ гүйцэтгэдэг. Хаан хүнс Meat компани нь малчтаас мал авахтаа гарал үүслийн гэрчлэгээний дагуу хүлээн авдаг бөгөөд ирсэн мал бүрийг үзлэг шинжилгээнд оруулж тарга хүч хэвийн хэсэг, хээлтэй хэсэг, нас хүйс таарч тохирж байгаа хэсэг, мүч доголсон, хугарч гэмтсэн, хатангарсан хэсэг, зан арин шингийн өөрчлөлттэй хэсэг, гадаад байдал хэвийн хэсгийг нэг бүчлэн шалгаж өөрчлөгдсөн байвал бусад малаас тусгаарлан наривчилсан үзлэг шинжилгээнд хамруулдаг. Шаардлагатай тохиолдолд биеийн халууныг хэмжиж, шаардлага хангаагүй тэнцээгүй малыг малчтад буцаан хүлээлгэж өгдөг. Малын үзлэг шинжилгээ дууссан тохиолдолд малыг бойнд шахаж, үйлдвэрийн журмын дагуу төхөөрч нядалгаанд оруулдаг. Нядалгаанд орж байгаа мал бүрийн махны жинг малчид өөрсдөө дагвар хянах боломжийг мөн бүрдүүлж өгсөн. Ингэснээр үнэн зөв тооцоо нэлж, компани болон малчд хоорондын итгэлцэл хамтын ажиллагаа дээшсээр байна. Хаан хүнс Meat компани үйлдвэрийн дамжуулга нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон ба эрүүл ахуйн шаардлагыг дээд зэргээр ханган ажилладаг. Үйлдвэрийн шугам дамжлагаар ирсэн махны гидс дотор буюу дайвар бүтээгдэхүүнийг ангилж ялгаад гулууцлагдсан ирсэн махыг сайтар угааж сэрвэг агуулах руу зөөнө. Манай мах сэрвэг агуулах нь нэг дор 2000 гулууз махны багтаамжтай ба шаардлага хангасан хөргөлтийн системээр бүрэн тоноглогдсон. Сэрвэг агуулгаас гарсан махыг нэг бүрчлэн эвдэж янзлах бөгөөд захиалагч орноос ирсэн шаардлагын дагуу махыг гуй, хаа, хавирга, нуруу, хүзүүгээр нь тус туслан ангилан савлаж байна. Ангилан ялгаж хайрцаглан савласан махыг гүн хөлдөг агуулгах руу зөөнө. Манай гүн хөлдөг агуулгах нь 45 тонны багтаамжтай бөгөөд нийт бүтээгдэхүүн хадгалан агуулгах зойр нь 400 тонны багтаамжтай. Хаан хүнс Meat компани нь энэ оны эхний удирлын байдлаар сар бүр 20,000 толгой бог мал буюу 370 тонн хоньны махыг захиалагч улс руу амжилттай нийлүүлээд байна.